За энэ захин мөрөөдөд тоглоомыг хориглох энэ хуулийг санаачилснаас хойш бол бас нэлээдгүй хилцүүлэг өрнөлөө л дөө. Тийм учраас бол мэдээж энэ хуулийн цаана ирэх ашиг нь хөндөгдөж байгаа бас бүлгүүд бол байдаг. Тийм ч учраас энэ хуулийг батлахад бол нэлээдгүй одоо цаг хугацаа одоо шаардах шиг боллоо. За энэ зөвшөөрлийн хуулийн дээр бид яг энэ захин мөрөөдөд тоглоомыг тоглох, зуучлах, за сурталчлах гэд бүх үйлдэлүүдийг хориглож байгаа. Ингэснээрээ бид нар бол нэг 60% бол бүрийн хязгаарлана гэдэг ийм эхний судалгааг бол хийсэн. За ингээд технологийн хувьд бол одоо янз бүрийн тэр VPN шиг одоо төрлийн технологи ашиглаад тоглодог. Энэ байдал тогтоогдох юм бол Монгол улс өөрөө энийг хуулиар хорьсон учраас үүн дээр бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Тийм учраас хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэлийг үйлдсэн тохиолдолд бол бид нэр эрүүгийн хуулиар санкцийг нэмэгдүүлсэн. За сурталчлах болоод бусад төрлийн зарим үйлдэлүүдийг зөрчлийн хуулиар ингэ шийдвэрлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол улс бол захин мөрөөдөд тоглоомыг хориглосон улсад тооцогдно. За ер нь Азийн улсууд бол энэ захин мөрөөдөд тоглоомыг одоо жишээ нь захин одоо мөрөөдөд тоглоом тэр дотроо спорт төлбөр тааварч гэдэг юм уу ингэж зарим төрлийн үйлдэлийг зөвшөөрөөд явдаг ийм улсууд байна. Гэхдээ одоо Азийн ихэнх улсууд бол яг энэ захин мөрөөдөд тоглоомыг бол бүхэлд нь хориглох тал руугаа явж байгаа. Жишээ нь Сингапур бол эхлээд бол тэр төлбөр тааврыг ч юм уу, спорт төлбөр тааврыг ч юм уу тухайлан одоо зөвшөөрөө явж исэн боловч өнөөдөр энэ үйлдэлүүдийн дотор нь одоо ангилж ялгахад бол их бэрхшээлтэй байдаг учраас энэ захин мөрөөдөд тоглоомыг бол бүхэлд нь хориглоё гэд бас одоо хуулиа гаргаа явж байгаа юм бэл. Тэгэхээр ер нь Азийн улсууд бол бүгдээрээ л одоо хориглох тал руу явж байна. За Батамуулын гишүүний хэлж байгаа тэр төлбөр таавар, e-спорт бусад одоо спортын төрлөөр хөгжүүлж байгаа энэ беттинг тавьдаг буюу нөгөө үр дүнг нь урьдчилан тооцох боломжтой үйлдэлүүдийг нь өөрөө энэ нөгөө бооцоод гэж нэрлэдэг байна. Казино тэр мөрөөдөд тоглоомын шинж агуулна гэхээр үйлдлийн эцсийн үр дүн хэмжиж болдгоо. Тэр түүгээрээ ялгаатай. Тэгэхээр судалгаа бол бүрийн хийгдэж дуусаагүй. Яг энэ мөрөөдөд тоглоом дээр, төлбөр таавар дээр, бооцоо тоглоом дээр гэдэг. Тэгэхээр энэ судалгааг бүрэн хийж чадаагүй байж ич бид нар зарим төрлийг зөвшөөрөөд явчих юм бол үүн дээр нэг юм хуулийн хийдэл үүснэ. Тийм учраас эхний төвшөнд бол ингээ бүтэн хориглолчоо. Цаашлаад бол яг тэр төлбөр тааврыг ч юм уу, спорт төлбөр тааврыг ч юм уу тухайлан зохицуулъя гэх юм бол одоо сайн зөриг гишүүний боловсруулж ирсэн тэр тухайлсан хуулийг гаргаад судалгааг бүрэн дүүрөө хийгээд тухайлан зохицуулах юм бол ямар нэгэн хуулийн хийдэл үүсэхгүй байна л гэдэг ийм л одоо төлөвлөгөөтэй байгаа. За одоо зөвшөөрлийн хуулийн дээр нэг хоёр төрлийн зөвшөөрлийг ингээ хуульчилсан байсан. Спорт төлбөр таавар, тэр бооцоо тоглоом гэдэг. Тэгээ бооцоо тоглоом, спорт төлбөр таавар гэж нэрлэж байгаа мөртлөө мөрөөдөд тоглоомын шинж агуулж байгаа төрөл бүрийн одоо аппликейшнээр дамжуулаад гадагшаа одоо тэр мөнгө урсгал гарсан. Жилд одоо тэр 500 сая доллар гадагшаагаар авчижээ. Тэгээд энэ бол зөвшөөрсөн үйлдэл гэж тайлбарлаад байдаг. Энэ чинь зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ тухайн үеийн зөвшөөрлийн хуулийг хэлцэж хахад энэ яасан бэ гэхээр бие даасан хуулийг гаргаад шаардлагуудыг тавьсны дараа энэ зөвшөөрлийг олгоно шүү гэсэн чинь хувийн компани шүүхт өгөөд дээд шүүхийн эцсийн шийдвэр гарангуудаа зөвшөөрөл өгөх ёстой гэдэг ингээд зөвшөөрөл олгогдсон юм байна л. Тэгээд тэр цаг үеэс ахуулаад ерөөсөө энэ Монгол улсад зөвшөөрөгдсөн юм шиг яваад ирсэн. Тэгэхээр энэ одоо хуулиар энэ зөвшөөрлүүдийг нь одоо энэ хуулиар өөрчилж шít. Нэгсэндээ Монгол улс бүхлээр нь захин мөрөөдөд тоглоомыг ч бай, төлбөр тааврыг ч бай, бооцоо тоглоомыг ч бай. Тэг бүхэлд нь тэр үйлдэл болгоныг нь хориглоод жишээ нь тоглохын, зуучлахын, дэмжлэг үзүүлэхин, сурталчлахын ингээ бүхэлд нь хориглочхоор одоо бол энэ өөрөө хариуцлагын тодорхойлж эрүүгийн хуулиар, зөрчлийн хуулиар. Тэгээд эхлэхээр бол одоо энэ хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь тогтоогдно. Тэгээ хуулийн хариуцлага бол хүлээн. Өнгөрсөн хугацаанд гадагшаа тэр гарч явсан татвар матургүйгээр гарч явсан ч юм уу энэ үйлдэлүүд дээр бол одоо ч гэсэн эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх болцоод тэнд ямар нэгэн мөнгө угаахын шинж тэмдэг байна уу? Татвараас нуун дарагдуулах ямар нэг үйлдэл байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тийм учраас ер нь Монгол банкн дээр ч бид нар бол цаашдаа энэ цагдаагийн байгуулагч гэсэн яг энэ технологийн хувьд одоо бэлэн байдал руу одоо шилжих, за түүн дээр нь хяналт тавих юм технологийн бэлэн байдлаа бол сайжруулж ижил үүнтэй бүрэн одоо тэмцэх юм байна л да. Тийм учраас эхлээд ямар ч хориглож авъя. Тэгээ бэлэн байдлуудаа хангаад ингээ хариуцлага яриа л гэж.